дээр Сонжуун Пакко хоёр нийлээд хоббинаас өшөөгөө авнаа гэд дууссан та. Тэр нь яаж өшөөгөө авах гэж байгаа вэ гэхээр хоббиний ээжд нь өндөр цалинтай ажил санал болгоод өөрсдийнхөө гарт оруулах гэж байгаа. Энэ ажил нь болохоор Паккотой хамт стрим хийгээд Монгол мөнгөөр сардаа 7,500,000 төгрөгийн цалинтай ажил байсан болохоор ээж нь шууд л хүүгийнхаа төлбөрийг хийнэ гэд бүр 5 жилээр гэрээ хийдэг. За тэгээд манай хэдийг шинэ офисын байртай болоод тэрийгэ янзлаад гайл очиж Руми манги хоёрын мөмийг хараад хөрхөн байж хатан Сонжуун залгаснаа. Манайх нэг шинэ стримертэй болсон чи нэг харна байгаа гэд Пакког ээжтэй хамт стрим хийж байгааг харуулдаг. Тэгснээ ээж их нь үсийг хусаад хүүхдээ живүүлж алах уу шатааж алах уу гэж асуугаад хариулж чадахгүй болохоор шийтгэл болгож гар дээр нь зогсоож мосоогоод хоббинийг их таапалнаа. Гэхдээ хоббийн зодолж мөнгө олдог гэдгийг ээжтэй хэлээгүй болохоор тэрийг мэдэгдэхгүй тул энэ асуудал дээр юу ч хийж чадахгүй мдэггүй царайлаад л байгаа. Ингээд Пакко дараагийн стрим дээр хоббиний ээжд могоо загас идүүлж мукбанк хийхдээ бэлдээд байж хат тэсгэл алдарсан хобби ороод ирнэ. Бүр хоббиний царайг хараад тэхэн хүртлээсэн гэсэн шүү. За тэгээд хоббин ирээд Пакког хүртлээ зодуулах уу зодуулж байгаад хүү гэдэл зодж эхлэнтэй. Нөгөө Пакко ч өөртөө айгүй ихтэй байсан чинь хоббинийг нэгт цогч чадахгүй дээрэс нь хоббинд цохилсан газар болгоных нь ясанд хугараад цуураад байсан болохоор сүултээ өршөөл гуйж эхэлсэн ч хоббийн зодсоор байгаад эцэстээ ээжд нь идүүлэх гэжсэн могоо загсыг идүүлчихэд гараад явдаг. Ингээд ээжигээ чөлөөлөд авчихлаа гэж бодтол энэ бүхний ард Пакко биш яг үндэ Сонжуун байсан гэдгийг бас 5 жилийн ажиллах гэрээ хийчихсэн гэдгийг ээжээсээ сонсно. Тэгээд л тэр сэтгэл хөдлөлөөрөө Сонжууны хоолны газар ганцаараа гүгэд очлоо. Тэгсэн яг тэр үед жигмэд тогмод хоёр тэнд байж таарад нөгөө жигмэд манай хүнийг барьж аваад чагаах нь мушгаад бүр алах нэ. Өвдөлтөөсөө болоод хоббиний хамаг уурн гараад бүр айдас давтаад юу ч хийж чадахгүй боож өгдөг. Янз бүрийн тулааны урлагийн хүмүүсийг өөрийнхөө тал цуглуулсан байж шаал дэмий ганцаараа ирээд ингээд болж байгаа байхгүй. За тэгээд юу ч хийж чадхаа байсан хобби ээжийнх нь гэрээг л цуцлаад өгчихвэл юу ч байсан хийе гэж боддог. Тэгсэн Сонжуун компани бүхэлд нь өгөх юм бол энэ гэрээг урья гэд. Манай хүн найзуудыгаа зарах хэцүү ээжигээ ингээд орхих хэцүү атсан шалаанд орно доо. Тэгээд ямар тач ээжигээ ингээд орхиж чадахгүй бас найзуудыгаа ч зарахыг хүсээгүй болохоор би л YouTube хийхэ болчихвол Сонжуун та нарыг тоохгүй орхичих байхаа гэсэн юм яриад байж байна. Тэхэн Руми хоёр амар хос хувцастай орж ирснэ. Байдлыг эргүүлж хариу тарилт хийнэ гэд нэг юм охин дагуулад ирлээ. Энэ нөгөө сэгсгрийн найз охин юм гинэ. Муу муудаа дэрлэх үү, муун газандаа дэрлэх үү. Ирийн муу юмд гихчээр өнөх сэгсгэр чинь найз охиноо байнга зоддог мухааштай нөхөр өжээ. Тэгээд тэхэн очиос сэгсгэрийг саатуулж явах зур Руми найз охин дээр нь очиж худлаа өрөвдөж байгаа юм шиг царайлж агаад мэдээлэл аваад ирсэн нь байх нэ. Януугийн аавыг цохих захиалгыг Сонжуу өгсөн гэж хэлснийг бичээд авсан болохоор энийгээ бариад Сонжуунтай уулзахаар байлаа. Сонжуун дээр ирж минь чийдэл нь уурлуулж агаад шалдар болдор юмар нэгнээс хүртүүлээд байлгүй. Гэрээ болон нотлох баримтаа бооцоонд тавиад хоорондоо тулалтаар болно. Гэхдээ мэдээж ямар ч зохиолд дүрмийн дагуу эхлээд босс руу дайрахгүй доод хүмүүсийг нь ялж дуусныхаа дараа босстой үндэсдэг болохоор жигмэд тогмод хоёроос эхлэх нь ойлгомжтой. За тэгээд энэ хоёр нь яг ямар очиртай нөхдүүд вэ гэхээр багтаа баахан дээрлхүүлдэг байсан ах トゥ хоёр. Жигмэд нь ах нь харин тогмод нь дүү. Ингээд дээрлхүүлээд явж байхдаа залхуу жигмэд хөвтөж байгаад хийж болохоор тулааны урлаг байдгаа гэдгийг мэдээд жүүццөө сурсан юм байна л та. Тэгсэн өнөөх нь жүүццүүд авьяастай болж таарад атмануудаас хариугаа аваад бүр ардын баатар болчлоо. Цаашлаад бүр дүрдээ ороод жүүццүүгийн дамжааныхаа охиныг хүчирхийлсэн болж таарнаа. Энэ хэрэг нь ил болоод бүх хүн мэдсэн ч гэсэн Сонжууны заавраар нэг алуурчны хөлийг нь углаад араас нь уучлалтгүйгээд тэр охинд хийсэн зүйлдээ харамсаж байна гэсэн бичлэг оруулаад л эргээд ардын баатар болсон гэж байна. Харин нөгөө хөрхийн хохирогч охин нь одоо болтол зовоод л байж байгаа. За тэгээд манай хүн жүүццүүдэд тулалтна гэдгээ мэдсэн болохоор дахиад багшийнхаа заавраар бэлтгэлтэй орноо. Энэ удаагийн бэлтгэл нь балет. Балетэр хичээлээ дэвэл хөлөө мушгуулсан ч гэсэн овоо тестэг болох юм хаа. Ядчих энэ хоёр ч би хаагаараа бүр яг адилхан хоёр юм аа. Гэхдээ энэ хоёрын тулаанаас өмнө бас өөр нэг тулаан байгаа. Тэр бол манги тогмод хоёрын гар барилтаа. Жимд төмөр өргөж уураг ууж булчингаа хөгжүүлсэн хүчтэй юу? Эсвэл бэлтгэл сургалтаар хөгжүүлсэн бүх илүү хүчтэй юу? За тэгсэн чинь өнөө хоёрын гар барилтаа эхлэв буюу манай манги шууд л ялагдчихд юм байна. Энэ тогмод нь мэрэгжлийн гар барилтааны тамирчин гинэ. Тэгснэ ялсын бол зүгээр ч явчихгүй манай мангийг хөрхий. Өөхөн бүбүүлээ ямар ч булчингүй өдөр гэж дормжилж байгаад яваад өглөө шүү. Харин нөгөө талд манай хоббин жигмэдтэй үзэлцэхээр дахиад багшийнхаа заавраар гараа буугаад өрөөд ирлээ. Ингээд гараа боочих юм бол гарлуун дайраад гарнаас нь барьж авч чадахгүй болохоор жигмэд хөл рүү дайрахаа зур аргагүй болох юм гинэ. Тэгээ хөл рүү дайрахыг мэдж байгаа болохоор шууд л бэлдсэн юмнуудаа араас нь хийгээд жигмэдийн хамар руу хайр найргуу зөхиод хэллээ. Даанч манай хүн баригдчих юм бол өчүүлнэ гэж зайцсаа бүрэн давж чадаагүй болохоор бүх хүчээрээ зөхиж чадахгүй байгаа юм гинэ.
Жигмэд нь ч ингээд зүгээр зөхиулаад байна гэж юу яах вэ? Манай хүний хөл рүү өнгөрч ирээд бариад ав. Яг энэ л манай хүний балетийн үр дүн гарна да. Тэгээд зөрүүлээд хөлийг нөтсөн ч гэсэн яалтчгүй туршлага дутаад жигмэд манай хүнээс илүү л өчөд байгаа. Гэхдээ энэ тулаанд ямар дүрм гэж байгаа биш. Манай хүн ялагдаад ирэнгүүтлээ шууд л хөлнөөс нь хатж байгаад нэг твсээд ав. Ингээд боломж гарсан дээр нь дуусгахын тулд дээр нь гараад ирсэн ч гараа бариулвал ялагдах болохоор манай хүн цохиж болохгүй. Тэгээд хавиргааг нь цууртал мөргөөд хүүхдээр ашигласан тоогоо ашиглаа дахиж мөргөөд дуусгав. Ашгүй нэг юм ингээ яллаа гэсэн чинь тогмод нь гарч ирээд ахыхаа өшөөг авах юм гинэ. Манай хүн ч угаасаа том биетэй тогмодыг барахгүй алуулах гэж байхад мангийн ирж хоббинийг аварнаа. За ингээд одоо тогмод мангийн хоёрын round 2 fight. Хиндэ мангийн жоохон задуулдаг ч гэсэн аль яхаас сурсан чадвараа гаргаад тогмодыг ядах юмгүй ялдаг. Манай хэд одоо л нэг хэмжээг нээсээ ялсан ч гэсэн мангийн нэг л гонхтой. Мангийн өмнө аль яхад цохиулаад хамраа өглөөсөн болохоор хагалгаанд ороод гой өндөр хамартай болсон гинэ. Өндөр хамартай болохоор октод араас нь гүгээд эхлэндэ гэж бодтол. Хин ч хамрыг нь анзаараагүй болохоор хөрх юм их л гомдсон юм байх. Манай хэд ялсан болохоор жигмэд тогмод хоёрын суугийг тулааны ол зулган авч байгаа. 2 сая цавтаа энэ суугийг нь ашиглавал үнэхээр их мөнгө олох боломжтой. Гэхдээ жигмэдэд хүчрхээлүүлсэн хөрхийн охин суугийг харах болгондоо сэтгэлийн шархан сэтэрдэг болохоор хоббийн суугийг ашиглахгүй шууд л устгахаар шийддэг. Үүнийх нь ачаар нөгөө хохирогч охин ч гэсэн сэтгэлийн шархаад авч гараад эргээд ч юуж зүгээрээ хичээллэхэр бол. Дааж манай хоббийн сайн зүйл хийсэн ч гэсэн 2 сая савтай суугсдагсантай харамсаад уйлж суугааны. Жигмэд тогмод хоёрыг ялсан болохоор одоо шивэс сонжуу хоёрлуулсан. Гэтэ өнөөх шивэс чинь сонжууны доор байдаг хүн биш бүр. Сонжууныгаа айлгаж мэлгт эвгүй гаргалж тарлаа. Ажилчгүй амьдралчгүй болсон жигмэд тогмод хоёр сонжуун шивэст хоёрын цаашдын төлөвлөж байгаа ажилд нь оролцмоор байгаа. Бас оролцуулахгүй гэвэл шивэстийн хийдэг гэмт хэрэгүүдийг дийлгэнэ гэж сүрдүүлж байгаад хэмэх нүдвэл. Румид нэг зураг авалтанд оролцох санал ирээд очсон чинь Али ахын ажилд орсон газар байж таарнаа. Али ах бас хөрхийн чин гүрэдэл манай Румид нууцхан хандтай байгаа бол тоо шүү. Али ах мөнгө муутай болохоор лацтай кофе аваад Румиг дайлах гэтэл энэ студийн эзэн кофе шопоос Румид авчираад шавар ажиллаа. Студийн эзэн ч бас Румид таалагдаад байгаа бол тоо. Тэгсэн чинь юу вэ? Нөгөө студийн эзэн чинь шивэст болж таарлаа. Энэ одоо өдөр болгоо усанд орчих шивэсээ зураасууд юм бах та. Тэнийг юм гайш. Дээрээс нь энэ студийн ажилчид бүгдээрээ шоронгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд менежер нь Али ахын байсан хүүхдийн 20 ангийн боксинг клубын домог. Бүр авсан цомод битүү өрөөтэй байдаг. Румиг ийм амар хүмүүстэй орооцолцсон гэдгийг хинч мэдээгүй. Бас шивэстийг ч танихгүй студийн гоё ах гэд хобби битүү бэлтганастай. Харин Али ах бол шивэст гэдгийг мэдсэн. Өглөөдөө гүдэг занд нь отож байгаа дуулзаад Румигээр оролдвол алан шүү гэсэн чинь өнөөх нь Али ахыг бүр зүрүүл сүрдүүлчихэд яваад өгдөг. Али ах ч өмнө Румигийн амьдралыг баллах шахсан болохоор олигтой юм хэлж чадахгүй дотроо бодоол яваад байгаа. Нэг өдөр менежер нь Али ахыг дуудснаа өнөөдөр Румид энийг өмсгөж байгаад хүчээр том хүний кино хийн гэж авдیں۔ Энэ хувцас нь энэ зураг дээр цензортой болохоор бас арай гайгүй харагдаад байгаа. Яг үүндээ бол нэг иймэрхүү гялгар уучиг нэг харагддаг хувцас байд шүү. Эднэр ингэж том хүний кино хийгээд амар их мөнгө олдог бас худалдаж авдаг хүмүүс нь том гараад байдаг болохоор асуудал үүсвэл тэр дорн шийдэд өгдөг гинэ. Энэ ажил нь эхэндээ эвгүүж удахгүй дасчдаг бас Али ах шиг шоронгоос гарч ирсэн хүн өлегтэй ажиллаж болдохгүй болохоор дүүтэйгээ сайхан амьдрмаар байвал очоод энэ хувцсыг өмсүүлээд ирээ гэж юм бол. Тэгснэ Гэтэ Али ах Румид сайн болохоор тэр ууд шиг хувцсыг нь шатаагаад бас гадаа юу болж байгааг сонсохгүй тул дутцаа өгөөд чи энэ дууг 10 удаа сонсоорой гэд өрөөнд нь үлдээгээд гар уттай очроо болохоор гарна. Нэг талд нь ийм амар юм болж байхад нөгөө талд нь хоббийн бомын хоёр буудал шиг кафед болцоод бүр анх яаж уулзж байсан талаар нь гарна. Энэ хоёр ах хоббийн бомын тухайн дээр нусаа наснаар танилцчихжээ. Бомын имлэхийн захирлын охин болохоор боломжийн сайхан амьдралтай. Харин хоббийн өвчтөе ээжийг асрахын тулд 12 ажил хийж амьдралаа болгодог. Бомын ихэндээ нусаа наасан гэд хоббид дуурлж исэн ч яаж амьдралын төлөө хөдөлмөрлж байгааг нь хараад явандаа бүр дуурлаадгсан юм байл л да. Тэгээд ийм сайхан охин манай ишигний давсаг шиг нөхөртэй уулзаад исэн юм. За тэгээд энэ хоёрын романсыг нэг сүртэй ярьж чадахгүй юм шиг байна. Тэгэхээр ингээд өргөчье. Хэрвээ та нар хүсэх юм бол өөртөө ороод уншиж үзтээ. Өнөө шивэс чинь Али ахыг кантинер түлцсэн. Яаж цагдаад баригдахгүйгээр хүн алдаг вэ гэдэг талаараа яриад байж байгаа. Али ах ч гүргэр юм болохоор зодуулсан ч өрлөхгүй чартаа гадлаа. Тэгээд өнөө шивэс чинь Али ахыг кантинертэй хамт бяцалжлаа.
Аль яах гэрте очиог болохоор ягаана бүр төөрсөнгөө л шиг юм болсон. Манай хитээс тусламж гуйгаад ирнэ. Дааж аль яах алголоод 24 цаг ч өнгөрөөгүй болохоор цагдаа нар туслахгүй байхаар нь манай хэд аргаа бараад студийн гоё хасаа тусламж гуйдаг. Тэгсэн нөгөө шивэс чинь ирснэ. Би тэр нөхрөгч алчсан гэж хэлж дуусаг багт аль яах ороод ирнэ. Аль яахыг кентариасаа гаргаад цаашдаа хайтайхан байхгүй бол дүүгч нь алан шүү гэж хэлээ сүрдүүлээ явуулсан юм л. Тэгэхээр бидний харсан кентнэр нь хоосон байсан гэсэн үг. Аль яах дүүгээ хамгаалахын тулд чимээг өнгөрөх гэсэн ч румыг хараад тэсэлхүү шивэстийн талаар хэлэх гэтэл өнөөх чи өөрийгөө шивэст гэж хэлсний хоббинд бүр ээжийнх нь ажлын гэрээг өгчхөөд би